Эцэгчүүд хүүхдээ цэвэр сайхан бичүүлэхийн тулд загнах, шахаж шаардах нь илбэг байдаг ч энэ нь хүүхдийг сурахад дургүй болгох, сэтгэл санааны дарамтад оруулах эрсдэлтэй. Харин бичгийн хэвийг сайжруулах нь зөв дадал, шинжлэх ухаанд суурьсан хөгжүүлэлттэй холбоотой болохыг багш онцлоо. Багангийн сурагчдын эцэгчүүдээс асуухад ихэнх нь хүүхдтэй цэвэр бичих шаардлага тавьдаг байна. Гэсэн ч үр дүнд хүрдэггүй, хэрүүл маргаанаар өндөрлөх нь олонтой гэдгийг хэлж байлаа. Хүүхдтэй ерөнхийдөө гой бич, үзэмжтэй бич гэдэг дандаа байнга л хэлж байгаа да ер нь. Гэтэ одоогийн хүүхдүүд нөгөө бичгийн хэлбэр одоо бичих нөгөө гар зогшуулах энэ төр нь болохоор нөгөө багасаа явцсан болохоор жоохон ер нь л нэлээд муухай бичдэг болсон байгаа шүү. Гарын булчин, сарвууны булчин энэ төр хөгжихөөс өсөлөөд янз янзын арга байдгийг бас сонсч ирсэн. Гэтэ яг тэр тал руу гэдэг юм уу анхаарч бас өдрө болгон тэр болгонд бас амжаагүй чадаагүй л шүү. Уул нь цэвэрхэн бичих гэж шаардлага тавьдаг л та. Тэндээ яг сансанд бол хүрдэггүй байгаа. Багангийн багшийн хэлснээр хүүхдийн муухай бичгэн залхуу зангаас бус гарын жижиг булчин дутуу хөгцөнтэй холбоотой байдаг байна. Иймээс лего тоглоомоор тоглуулах, баримлын шавраар ажиллуулах, гарын дасгал хөдөлгөөн хийлгэх зэрэг нь бичгийн хэвийг сайжруулахад чухал нөлөөтэй гинэ. Ер нь бол цэвэр сайхан бичих шаардлагатай л да. Яг тэгэхээр нөгөө хүмүүс одоо зүгээр одоо хамгийн тухайн үеийн энгийн ойлголтыг одоо хүүхдийн энгийн ойлголтыг авч үзээгүүл ингээл дэвтрийг эргүүлээд харна шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн одоо яг байгаа байдал нь бичгийн хэвнээс бас харагддаг байхгүй юу. Тэгвэл ангиасаа эхлээл үсгийнхаа холболтыг ингээл зөв сураал, үзгээ зөв барихаас л ер нь яг л хамаг юм эхэлдэг. Тэгэхээр яг эцэгчүүд бас нөгөө хүүхдүүдээ муухай бичээдээ нэтргээд загнаад бас элдв аргаар хэргэлдэг л дээ. Гэхдээ тэр нь одоо эцэгчүүдийн бол бас буруу биш. Гэхдээ тэрийг одоо засахын тулд нөгөө ийм хөрхөн тоглоомын одоо жишээ л хамгийн гард орох энгийн арга нь одоо жишээ тэр гутал үдүүлэх биш үү? Хонгор зүлөгч эцэгчүүдэд хандаж хүүхдтэй гоё бичиг загнахын оронд зөв арга барилаар хөгжүүл сурах үйл явцыг тоглоом мэд сонирхолтой ойлгох хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Цаашлаад хурдан сэтгэдэг хүн муухай бичдэг гэсэн томчуудын дунд байдаг хэвшмэл ойлголтыг үгүйсгэсэн юм а. Тиймээс томчууд ч мөн адил тодорхой зурлага зурах, гутлаа тайлж үдэх зэргээр гарын жижиг булчингаа хөгжүүлж бичгийн хэвээ 70-80% сайжруулах боломжтой тухай сонирхолтой мэдээллийг хуваалцсан юм а.